За би Тэмүүжин гишүүнээс хоёр асуулт асуумаар байна. Нэгдүгээрс та яг цэцэд ингэж хүсэлт гаргаж яхаар асуудлуудыг мэдж байгаа юм чи шууд хуулийн зөвлөл боловсруулаа явуул яасан бэ гэдэг санал байна. Өөрөөр хэлэх юм бол 1.5 зөрчсөн ийм залт бас цэцэд маргаан шийдвэрлэлт хууль дээр байгаа учраас энэ асуудлыг эцэслэн нэгдэлт нь гаргана гэдгийг цэцээр биш өөрөө бас хууль санаачлах эрхтэй одоо гишүүний хувьд ингээд хууль санаачлах бүрэн болцоо байгаагүй юу. Ингэж явах зам нь одоо бас ямар учиртай юм бэ гэдэг дээр бас та нэг зөв тайлбар хэлээч. Энэ анхны жишээ гарах гэдэг нь шүү дээ. Бидэнд нь бол хууль санаачлах эрх байгаад байна. За энийг хэлчмээр байна. За хоёрдугаарт яг ингээд Тэмүүжин гишүүний үн дээр бас хууль зүйн техникийн нэлээд олон юмуд байна л да. Хуулийн залтыг практикт хэрэглэхдээ сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийг одоо илүү их наривчилдаг практик тогтлоо энэ төр гэд. Би яг энийг бол хаана тогтож байгааг мэдэхгүй байна. Гэхдээ ерөн бол бас ингээд Улсын хурлын хариуцлагатай гишүүний юм дээр бас ингэж явмааргүй байна. Иргэний хууль дээр хууль хэрэглэгний зарчим бол ингэж тогтож байгаа боловч бусад хууль дээр бол ингэж тогтохгүй байна. Манай жишээ нь эрүүгийн үйл зөрчлийн үйл чинь ерөнхий анги төрчтэй хууль хэрэглэх байхгүй. Ерөөсөө л яаж хэрэглэх вэ гэдэг асуудал. Тэгэхээр бидний нийтийн эрх зүйдээр бол ийм одоо сүүл батлагдсан давуу хүчинтэй шүү гэдэг юм ерөөсөө олон нийтэд өгж болохгүй. Энэ дээр бас гишүүдийг анхаараач гэж хүсэж байгаа. Тэгэхээр ерөн цаашдаа энэ дээрээс юу харагдаж байна гэхээр хууль батлах эренб болоод ерөнхий хууль тухайсан хуулиудын нөгөө эренбийн асуудлыг бид нэр маш зөв сайн одоо хууль боловсруулж чаддаг томьёолж өгөхгүй бол хууль тогтоомж тэрнээс бүрднэ гэд биччихээд байдаг. Тэрний зэн цаана энэ зүйлүүд яваад байгааг бид орхигдуулаад байгаа. Тэгэхээр эхний дээр асуултанд хариулаад өгөөч гэж байгаа. За хоёр сүүлийн зүгээр нэг хэлэх юм байна. Тэмүүжин гишүүний ярьж байгаа юм бол бодиттой байгаа шүү дээ. Одоо ч үүссэн. Монгол улсад хэм хэмжээний акт буюу захиргааны хэмжээний акт 5 төрөл байгаа. 5 төрлийн нэг нь хууль тогтоох буюу улсын хурлаас байнгын орондоо эрх мэдлээ шилжүүлсэн юмуд байдаг байхгүй. Жишээ нь нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах тухай хуулиар ашиг сонирхлын мэдүүлэг буюу хасхом гарах этгээдийн жагсаалтыг батлаад хэм хэмжээ буюу үндсэндээ энэ чинь захиргааны хэмжээний акт буюу бүртгэлгүй явдаг акт байхгүй. Энэ дээр маргаа үүсгэйг бол баг байнгын орооны шийдвэр учраас цэцээр авдаггүй захиргааны шүүхээр явахаас өөр аргагүй байдалд байхыг бас үүсэхгүй. Тийм учраас эрх мэдлийг шилжүүлэх буюу power of delegation гэдэг энэ хууль зүйн техник ашиглалтаа хэн шилжүүлэх вэ гэдэг зүйлээ бодохгүй байх юм бол бидэд Тэмүүжин гишүүний хэлж байгаа шиг ийм эрсдлүүд буюу парламентынхаа нэг сегмент болох байнгын ороогооч захиргааны иргэн шүүхтэр дуудлах нөхцөл байдлыг аль эзэн үүсгэсэн юм. Энийг бол засах залруулах шаардлага бол байгаад байгаа. Тэгэхээр энэ явц дундаа бол үүссэн шүү дээ. Захиргааны иргэн шүүхээс чинь бидний хууль хилцсэн тодорхой шийдвэрүүдийг гаргаж ирүүлж бүр тайлбар авахулах бичиг ирж ирсэн. Бүр тамирын газрын дараагаар нэр үх. За. Тэ асуулт. Тэг та нэмээд асууж болно. Юу за Тэмүүжин гишүүн микрофоныг өгье. За ер нь бидэд яг нийтийн захиргааны эрх зүй, үндсэн хуулийн эрх зүй ойрхон байж магадгүй. Зарим талаараа ингээд давцагдгал гарна. Гэхдээ шилжилт эрх мэдэл шилжүүлж байгаа энэ шилжилтийнхаа юм дээр хууль тогтоох эрх мэдэл дотор байгаа бүтцийнхаа чиг үүргийг биднээс шууд захиргааны хэмжээ эсвэл захиргааны субъект болгож харах бол бас өрөөсгөл баг. Засгийн газрын үеийг гүйцэтгэх эрхэмлэлөөр шилжүүлж байгааг бол ойлгож байна. За улсын хурлаас мандат авч байгаа, парламентаас мандат авч байгаа бие даасан байдлаар одоо хяналт хэрэгжүүлдэг байгууллагуудаар шилжүүлж байгааг бол ойлгож байна. Хууль тогтоох байгууллагын дотоод зохион байгуулалтынхаа хувьд бол энийг бол шууд нийтийн захиргаа буюу захиргааны гэж хэлэх бол зовлонтой. Энэ бол өөр үндсэн хуулийн асуудал гэдгийг бол ойлгох ба. За нэгдүгээр асуулт